Өнөөдөр 12 цагаас эхлэн улс орон даяар Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхэллээ. Ерөнхийлөгч нь парламент засгийн газрын хооронд эв нийтлэг илэрхийлэгчийн хувьд зуршлагч болон оролцох нь зүүн хэрэг боловч хууль санаачлан оролцох нь зөвөө гэдэг асуудал уран гардаг гэжээ. Тухайлбал үүнтэй холбоотой дараах асуудал уран гардаг. Ерөнхийлөгч засгийн газрын үйл ажиллагаанд хэд оролцож, түүний үйл ажиллагаанд тусгадаагүй асуудлаар хууль санаачилж, мөн парламентод ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хит их байх нь засгийн газрын үйл ажиллагааг удаашруулдаг сөрөг нөлөөтэй юм а. Нэмэлт өөрчлөлтийн төсөлд ийхүү тусгасан нь дараах шалтгаантай. Парламентын засаглалтай их улсуудад ерөнхийлөгч хууль санаачлах эрх эдэлдэггүй. Тухайлбал Монгол улстай ижил эрх зүйн тогтолцоо бүхий Франц, Герман тэргүүтэй улсууд бий. Ерөнхийлөгч нь хууль тогтоох эрх мэдэлд нөлөөлөх эрхээ хуульд хориг тавих болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх замаар хэрэгжүүлэх бүрэн боломжтой. За юу вэ? Өө 50 да юу вэ? Хөөе найз нэг сая мэдээ уншаад 2019 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон юм байна. Би энэ хууль санаачлах эрхтэй субъектуудыг нэг л ойлгодгүй. Улсын хурлын гишүүнээс өөр субъект хууль санаачилж болдог гэсэн юм уу? Чиний хуулийн сургуулийн оюут юм чинь найздаа нэг тайлбарлаад өгөөч. Өө бүр яг энэ талаар манай сургуулийн оюутнуудыг хийсэн нэг контент байгаа. Би чамруу тэрийг явуулъя за. За тэг. Хууль санаачлах эрх гэж юу вэ? Уг эрхийг хэн эдлэх вэ? Хууль санаачлах эрхийн хүрээг хязгаар. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба түүний гол ач холбогдол. Хууль санаачлах эрх нь тодорхой асуудлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулан парламентод өргөн барих явдал юм. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 26 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг ерөнхийлөгч, улсын хурлын гишүүн, засгийн газар нь хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээг хязгаарыг хуулиар тогтооно гэж өөрчлөн найруулсан. Монгол улсын үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үнд суурийг тогтоож өгсөн. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуульд төрийн байгууллагын хүрээнд эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагатай хэрхэн харилцах тухайд нэг бүрчлэн зохицуулсан байдаг. Ач холбогдол, төрийн эрх мэдэл барилтын тэнцвэрт байдал, цэг үргийн давхарлал арилгах, засгийн газрын үйл ажиллагааг удаашруулах, сөрөг нөлөөг бууруулах, ерөнхийлөгчөд эрх мэдэл төвлөрөхгүй, парламентын засаг бүхий олон улсын жишгт нийцэх. Судалгаанаас үзэхэд парламентын засаглалтай 11 улсаас Монгол улсын нэг адил үндсэн хуулиар хууль санаачлах эрхийг ерөнхийлөгчд олгосон газрууд байгаа нь туслан байна. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улсын хурлын гишүүн, засгийн газар, ерөнхийлөгч гэсэн энэ гурван субъект тус бүрт нь хууль санаачлах эрхийн хүрээг хязгаарыг тогтоож өгсөн юм ач холбогдолтой байгаа шүү. Хууль санаачлах эрхийн талаар багахан ч ойлголттой болоод авлаа шүү. Энэ бичлэгийн ачиг энэ талаар мэдэхгүй байгаа хүмүүст зориулаад нийтэд түгээх хэрэгтэй юм да. За найздаа баярлаа. Дараа ирье. Баяртай. За баяртай.